Ер нь уламжлал хэвлэл мэдээлэл дотор ийм юм яагаад яригдахгүй юм бэ? Монголын хэвлэл мэдээлэл дотор ч гэсэн яг адилхан. Улсын хүчингийн хэрэг 13566-аас 75782 руу өсөж байхдаа ард иргэдээс санхүүжилт авдаг BBC юу ч хийдэг. Тэний эвгүй юм хэлчих. Огч. Амаа таглуулсан. Оросоос мөнгө орж ирэхэ болцсон учраас идрээ контент хийхэ болцсон. Тэгээ одоо хүмүүс юу ярих юм бэ гэх юм бол Путиний мөнгө ороод ирсэн болохоор идрээ дахиад контент хийгээд эхэлчихэ. Мэ заяа. За амаа тагласан ч шиг. Хин миний амыг таглах юм. За. Монгол улс төрчид би бүр жоо хичээл замаар. Keir Starmer-аас сурах юм амар их юм байгаа. Окей. Яагаад вэ гэх юм бол энэ шиг тас гүрийдэг улс төрч биелүү амьдралтаа хараагүй. За албан тушаалтаа ингээд зууралддаг. John-аас илүү амьд үлдэх чадвартай. Тэгээ John-аас илүү хүнд амьтан баха. За тэгээд энэ юутай холбоотой юм бэ гэх юм бол тэр муслим хүмүүстэй дахиад холбоотой. За тэгээд хэдүүлээ сонсцгоё. Keir Starmer тийм замын анд энэ байна. За. Окей. За Keir Starmer-ын замын анд хинтээ тийм бозордоо явж исэн бэ гэх юм бол энэ хүнтэй. За одоо Монгол баахан хүмүүс Jeffrey Epstein-ийн тухай контент хийж эхэлж байна. За тэгээ өөрийнхөө нэг магтмааргүй байна. Би хамгийн түрүүнд энийг ярьж исэн байгаа хаа. Тэ? P дэригээс бузар хүн танилцаарай гэх мэтчлэн. За энэ ямар хүн юм бэ гэх юм бол заяа Jeffrey Epstein-тэй бүр имэйл явуулаад баригдсан. Окей. Нэр нь юм бэ гэх юм бол Peter Mandelson. За Peter Mandelson Jeffrey Epstein руу ямар имэйл явуулсан бэ гэх юм бол би юу сонссон бэ гэх юм бол 500 тэрбум еврогийн тэ тусламж санхүүжилт орж ирэхээр байна. 2010 онд юу болж исэн бэ гэх юм бол эдийн засгийн томоохон хямрал болж исэн. Европ даяар банкуд дампуурж исэн. За тэгээ энэ 500 тэрбум еврогийн эдийн засгийн багц хууль зарлагдахаас өмнө тэ энэ Peter Mandelson-ыг мэдээд авсан байсан. Хэллүү мессеж явуулсан бэ гэх юм бол Jeffrey Epstein руу мэдээлэл явуулсан. Jeffrey Epstein юу хийсэн бэ гэх юм бол арилжаа хийсэн. Банкын хувьцаа авсан гэх мэтчлэн. Цум ашиг хийсэн. За тэгээ энэ Mandelson ерөөхдөө алга болцсон. Тэ алтан тушаалаасаа буусан, хөөгдсөн. Тэгээд тэр янз бүрийн Английн хааны удам бүр ярих хэрэггүй би тэр бас зөндөө ярьсан. Гэхдээ хинт хомлогдсон юм бэ? Энэ бузар амтныг, энэ тагнуул хүнийг тэ энэ хууль бусаар мэдээлэл задлагдаг хүнийг хинт хомлсон юм бэ гэх юм бол Keir Starmer томилсон. За тэгээ Keir Starmer эсрэг одоо энэ хүн тэмцэж эхэлж байна. Сонсцгоо. 2 Afghan illegal migrants. 2 Афганаас ирсэн хууль бус мигрантууд jailed for raping a schoolgirl. Шоронд орсон. Яа шоронд орсон бэ гэх юм бол сургуулийн сурагч эмэгтэй охиныг хүчинтсэн. The footage exists. Бичлэг нь бүр байгаа. She filmed herself during the rape. Тэр охин хүчндүүлж байх үедээ өөрийнхөө бичлэг авсан. Төсөл үзтээ. Ийм юм одоо болох уу те? Би одоо өөрийнхөө бичлэгийг авахгүй болохгүй юм байна. Even the men's barrister warned it would lead to disorder if it was released. Тэгээ шүүх хурал дээр тэр Афган 2 бузар амтныг өмгөөлж исэн хүн бүр өөрөө юу хэлсэн бэ гэх юм бол энэ бичлэгийг задлж болохгүй. Энэ бичлэг гараад ил болчих юм бол иргэдийн бослого олноо. As it was so horrific. Яад их юм бол аимшигтай бичлэг байсан учраас. You're going to rape me, the girl cried as she was dragged away. She screamed for help and begged not to be taken. За тэгээд та намайг хүчинтгэхэд байна штэ. Тийм ээ. Тэгээд надад туслаарай гэж ойрлсон гинэ. One of the migrants gagged her with his hand. Нэг нь амаараа амын тагласан боосон. The Afghan men forced her to perform sex acts in a secluded area. Тэгээд хүчээр үргэлжлүүлэх хэрэг. She is heard screaming for help. She calls for her friends. She wants to go home. За тэгээ энэ ерөөхдөө байцаал судалгаа ингээд нэг нэгээр нь ил болж байгаа. За The Rape Gang Inquiry гэсэн нэртэй. За тэгээ энийг энэс амд гарсан хүн юу бичсэн бэ гэх юм бол they would toot the horn of the car and then a child would be taken from the front door by a staff member of the children's home. Эмхт охтуудыг хүүхдүүдийг банд нарыг хүчнснийхэн дараа
машинаараа буцаагаад авчирч өгөөд тэр асрамжийн газар руу. Тэгээд гадаан зогсоод сигналтаад заяа. Тэгээд тэр асрамжийн газрын ажилтан гарч ирээд тэр хүүхдүүдийг буцаагаад тосч аваад оруулдаг байсан гэж боддоо. Энэ одоо юу юм? Хүргэлт юм уу? Хүний 8 юм уу? Хүчин энэ бүр ингээд төсөөлөгдөхөөргүй байгаа ч тэ. Чи тэр халамжийн төв дээр хүүхдүүдийн асрамжийн газарт ажиллаж байгаа юм бол чиний үүрэг юу юм бэ гэх юм бол тэр хүүхдүүдийг кэрлэх. Гэхдээ Пакистан хүн гараад ирэх юм бол за дараагийнх. I remember being with my friend and she lived in a children's home and they would come and pick us up from the outside. And then the care home would ring the police and obviously tell them. And then the police would come out and they would call us prostitutes. За би юу санаж байна гэх юм бол манай найзуудыг тий тэр асрамжийн газрын гадаа биднийг аваад өчнөц. За тэгээд тэр асрамжийн газар цагтаа дуудсан. Биднэрт туслахын тулд цагтаа хүрээд ирээд цагтаа биднийг яаж дуудсан юм бэ? Доромжилсан юм бэ гэх юм бол биднийг бие хүндлэгч янхан гэж дуудсан. Төсөөлтөө. За. I don't think the services even down to social services, I don't think they really cared. I think that they had the same thought as most other people that we were prostitutes and that we wanted it. I don't think they saw it how it really was. That it was grooming and rape. They blamed us for it. It was our choice. За тэгээд тэр халамжийн газар, асрамжийн газар биднийг ойлгохгүй байсан баха, биднийг тоодгүй байсан баха. Тэд нар бас яг цагтаа магтаатай адилхан бодолтой байсан. Бид нар юу гэж боддог байсан бэ гэх юм бол бие үнэлэгч янхан гэж боддог байсан. Бид нэр тийм юмыг хүсдэг байсан гэж боддог байсан. Бодож жигнэсээ юусаа хараагүй бид нарыг пар багаасаа тийм бэлдсэн, грум хийсэн, тэгээ хүчнэсэн. Тэгээ эцээ тэний буруу юм бэ гэх юм бол бидний буруу болж таарсан. За. It was all of the white girls in every home that I went to. And I mean, I've seen girls locked. I remember a man opening the back of a van and I saw maybe 15, 20 girls locked in dog cages. Looked like they were on drugs. Тийм асрамжийн газрын бүх цагаан арьстай охтууд бүгдээр тэгээ хоригдсныг харсан. Тэ. Би юу санаж байна гэх юм бол нэг эрэхтэй мэдээж Пакистан юм Афган даралтай муслим хүн. Тэ. Нэг ачааны машины тэ багажийг онгойлгосон. Тэгээ тэр машины багаж хойдлын хэсэг юу арсан бэ гэх юм бол тэ бараг шорон шиг ингээ хордог хашаа харсан. Тэн дотор 15-аас 20 охтууд хоригдсон байсан. Бүгдээрээ хар тамхи тариулсан тэ масурцсан байсан 30 гэр. Тэгээ энэ нэг солиотой статистик таад үзүүлчих заяа. Их Британд амьдарч байгаа хүмүүс 2018 оны байдлаар тухайн үед амар олон тийм хүчингийн хэрэг болж байсан. Хуами бүтцийг хараад үзэх юм бол Пакистан гаралтай хүмүүс Их Британд амьдарч байгаа хүмүүсийн 2% бүрдүүлдэг байсан хүчингийн хэргийн хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ гэх юм бол энэ 80%. Хуами 2% хүчингийн хэргийн 80%-ийг үлдэлж байгаа. Амар. За. Бусад Asian, Аз хүн гэд нэрлэхээр би бүр гомдмоор бай, тэ. Афган, тэгээ энэ бол Middle East гэж хэлмээр байна л та. За, тэгээ иймэрхүү царайтай хүмүүс, Их Британд амьдарч байгаа монголчууд иймэрхүү хүмүүсээс хүүхдүүдэд хоол байлгаарай. За, өөр нэг гэмт хэрэг 2003 онд энэ охин алга болсон заяа. Charlene Downs. Blackpool хотод алга болсон. Тэгээ судлаа явсан чинь энэ охиныг ингээ хүчнтэд хар тамхиар мансууруулсараад алаад тэг кебаб болгосон гинэ. Алсныхан дараа хоол болгоцсон. За. Дуусаагүй guys. Тэ. 85 дүүрэг дээр ерөөхдөө юм хүчингийн хэргийн гэмт хэргийн бүлэг ингээ илэрсэн. Шоронд орсон хүмүүс нэг цөөхөн цагдаагийнхаас шоронд орсон хүн баг байхгүй. Иргэдийн бослоо. Болоогүй. Бид нар өөрийнхөө улс төрчтэй ингээ гудамжинд чирээ дүүжлээгүй. Тэ хараад үзэр энэ. Rupert Love одоо энийг ашиглаж байгаа. Тэгээ Их Британыг зүгээр харж. За тэгээд өөрөө энэ нэг захидлыг ил болгосон. Тэ энд харагдаж байна. За. 12 наснаас ахуулаад энэ амьд гарсан нэг эмэгтэй охин хүчндүүлж эхэлсэн. Өдөрт олон дахин удаа, олон жилийн давтамжтай. За.
Хүчнэтж явахдаа бичлэг хийсэн. Тэг чи ямар нэгэн байдлаар амаа нээх юм бол энэ бичлэгийг бид нэр ил болгоно. За. Тэгээд хамт хүчнэжсэн хүмүүсийн нэгэн хэн байсан юм бэ гэх юм бол цагдаагийнхан. Окей. За тэгээд тэр цагдаагийнхан хамт хүчнэжсэн хүмүүс яасан бэ гэх юм бол мөнгө авсан, төлбөр авсан, бие үнэлсэн хүний 8 гэж одоо хэлж болно те. Тэгээд тэр 12 настайгаас ахуулаад хүчндүүлсэн охиныг цагдаагийн машинаар ийш тийшээ зөөсөн. Тэгээ энэ амар үнэ те. And some of the abuse events were called cop nights. Цагдаа нарын үдшилдэг, цагдаа нарын шүн, цагдаа нарын орой гэж одоо нэрлэх юм хаашаа. Тэгээ цагдаагийнхан хамт хүчнэсэн гинэ. The extreme pain she suffered included film torture in places called red rooms. Бүр ингэ тамлсан гинэ, тамлж яхад бичлэг авсан. The torture included waterboarding. Одоо толгоон дээр нь алчуур тавиад дээгүүр нь ингээ ус асахаараа живж байгаа мэдрэмж авдаг. Тэр Америкчууд ерөөдөө санаачилсан. Тэ? Ирак, Иран, Афганистан гих мэт чин газар Ирак, Афганистан, Guantanamo Bay ашиглаж байсан. Distressingly, she was raped by a dog. Нохоо ашиглаад энэ охиныг бас бичлэг нь аваад and forced to rewatch the footage as the men placed bets. За өөрийнхөө тэр янз бүрийн бичлэгүүдийг эргүүлэн үзүүлээд тэр охин өөрөө тэр үзэх ёстой болоод тэгээд тэр хүмүүс мөрий тавьсан гэнэ. The coordination of the specific type of abuse was predominantly perpetrated by Pakistani heritage men. За. Энэ хугацаанд тэр охин бас юу арсан бэ гэх юм бол 3 өөр охиныг алсан гэж юм. За. Нэг нь ягаад алуулсан юм бэ гэх юм бол амаа нээсэн учраас. Тэгээд цагдаа янз бүрийн хуулийн байгууллагт мэдээлэл очсон. Гэхдээ тэд нар үйлдэл аваагүй. 2018 оноос хойш ерөөхдөө байцаалт гэх мэт чинь явж байгаа. Гэхдээ үр дүн 2021 онд юу ч гараагүй, өнөөдөр ч гэсэн юу ч байгаагүй. За тэгээд энэ Их Британий хүчингийн хэргийн статистик энэ байна заяа. 2022 онд 13,536, 2024 онд 75,782. За тэгээд ер нь уламжлал хэвлэл мэдээлэл дотор ийм юм яагаад яригддаггүй юм бэ? Монголын хэвлэл мэдээлэл дотор ч гэсэн яг адилхан. За ард иргэдэд асууж байгаа BBC тий? British Broadcasting Corporation. Та нар яагаад эний тухай ярихгүй байгаа юм бэ гэж асуухаар тэд нар юу хэлж байгаа юм бэ гэх юм бол we have limited resources and it is not possible to report on every story which is of interest to our audiences. Биднэрт хүний нууц байхгүй, бидний боломж байхгүй. Тэгээд тий иргэдийн өсөж байгаа бүх юмны тухай бид нэр контент ингээд судалгаа хийх боломжгүй. Гэхдээ Дональд Трампыг өдөр болгон муулан, Зеленскийг өдөр болгон ахтана. Кир Стармерийн төлөө пропаганда явуулна. Гэхдээ улсын хүчингийн хэрэг аргагүй 13,536-аас 75,782 руу өсөж байхдаа тэр ард иргэдээс санхүүжилт авдаг BBC юу ч хийдэггүй. Тэний эвгүй юм хэлчихв. Хогч. Тэр охтуудын бишээ амир. Их Британий ард түмэн гэх юм уу да. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа бэ? Хуулийн байгууллага, сонгуул, цагдаа шүүх нэмэргүй юм бол өөр аргаараа хариуцлага тооцдог байхгүй юу? Тэгээд тэр үгийг мэдэн те. Хүнд цаг үе хүчтэй хүмүүсийг бий болгодог. Гэх мэт шин. Хүчтэй хүмүүс сайхан цаг үе бий болгодог. Сайхан цаг үе сул хүмүүсийг бий болгодог. Сул хүмүүс аимшигтай цаг үе бий болгодог. Тэгээд Их Британи одоо яг юу болж байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Бүгдээрээ суг. Эмэгтэйчүүд нь толгоогоо тэ эмэгтэйчүүд нь бүр сонгуулаараа энэ намайг дэмжиж байгаа шүү дээ. Тэ.
Энэ хүмүүсийг хайрлах ёстой, энэ хүмүүсийг халамжлах ёстой, энэ хүмүүсийг манай улс руу өөрөх ёстой гэдэг заяа. Тэгээ эрчүүд нь бас яг адилхан толгоогоо угаалгацсан тэгээд ийм юм дээр арга хэмжээ авахгүй. Гудамжинд гараад энэ хүмүүсийг чирж тэ дүүжлэх ёстой. Аль болох нь. Цагдаагийнхан иргэдийн төлөөлөгч нараа их хурлын гишүүдүүдээ хэвлэл мэдээллийнхэн бүгднгийн тэгжээж энэ засаг. Ихтэй арга хэмжээ авахгүй л харин л да. Тэг Keir Starmer ерөнхий сайд нь арга хэмжээ авахгүй. Тэг юу ярьж байгаа юм бэ гэх юм бол Ukraine war the most critical issue of our age. Бидний цаг үеийн хамгийн томоохон асуудал юу юм бэ гэх юм бол Украин гинэ.